Сайн мэцхан хүүхдүүдээ багш нь Pearson платформоор хэрхэн цахим шалгалтаа гүйцэтгэж багш руугаа илгээх гэсэн бичлэгийг хүргэхээр бэлдээд байна. Цахим ном маань харагдах бөгөөд шалгалтаа гүйцэтгэхдээ тест рүү орно. Үүний дараа тухайн сурагчид оногдсон байгаа шалгалт харагдах бөгөөд тухайн гүйцэтгэх гэж буй шалгалтан дээр дарж орно. Эхний хэсгээс юу харж болох вэ гэвэл тухайн шалгалт эхлэх хугацаа, дуусах хугацаа, шалгалтыг минутыг харж болно. Шалгалтаа гүйцэтгэхдээ task 1-ийн хойно барилгах start төвчөн дээр дарж эхэлнэ. За эхний дасгалыг гүйцэтгсэний дараа дараагийн дасгал даалгаврууд нэгдэх учраас эхний дасгалаас эхлэн гүйцэтгэнэ. Тухайн шалгалт руу нэвтрээ орсны дараа хамгийн эхний дасгал тухайн дээр байгаа үгийг доош нь чирч авчрах дасгал байна. Тухайн гурван дээр дарж хийх гэж буй дасгалынхаа хойно байрлуулан авчна. Үүний дараа submit төвчөн дээр дарж дараагийн дасгал даалгавар руу шилжинэ. Үүний дараа тухайн дасгал даалгаврын дундаж хувь болон хэдэн удаа хийх оролдлого хийсэн бэ гэдэг тав маань харагдаж байна. Үүний дараа гурвалжин суман дээр дарж дараагийн дасгал руу шилжинэ. Тус байдлаар бүх шалгалтын даалгавруудаа гүйцэтгэх. Дасгал даалгаврыг гүйцэтгэж дууссаны дараа тус тэмдэглэгээ гарч ирэх бөгөөд View Results дээр дарж өөрийн дасгал даалгаврын үнэлгээг харж болно. Ингэснээр тухайн сурагч тухайн шалгалтаа багш руугаа илгээсэн байх болно.